Дэлхий бидний бодож байгаагаас ч илүү том, бас нууцаар дүүрэн байдаг. Өөр гараг дээр байдаг мэт харагдаг байгаль орчинтой газрууд их бий. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ дэлхийн хамгийн хачирхалтай харь гаригийн юм шиг харагддаг газруудыг танилцуулъя. Салаар дэ уюуны. Өмнөд Африкийн Боливийн баруун өмнөх хэсэгт орших Салаар дэ уюуны дэлхийн хамгийн том давсны тал юм. Ойролцоогоор 10,000 м2 талбайг хамардаг. Гадарга нь бараг төгс тэгшхэн хэлбэртэй. Хураа улиралд энэ газарт цагаан өнгийн 6 онцгт хэлбэрийн давсны талбай төгсөлтгүй мэт үргэлжилсэн дүр төрхтэй байдаг. Ийм хэлбэртэй байдаг нь байгалийн тасжилтын үр дүн юм. Борооны улиралд дээд гадарга дээр нэмгэн усны давхарга бүрхэж, бүхэлдээ аврах том толь мэт болж хувирдаг. Тэнгэр тэр чигтээ ойн харагдаж, үүлэн дунд алхаж буй мэт мэдрэмж, гайхалтай дүр зургийг үүсгэдэг. Далайн төвснөөс ойролцоогоор 3650 м-ийн өндөрт оршдог бөгөөд мянган жилийн өмнө ширхсэн эртний нууруудын ууршилтаар бий болсон. Давсны гадаргын доор литийн баялаг шарууг усмал агуулгадаг бөгөөд энэ дэлхийн хамгийн том литийн нөөцийн нэг юм. Тэгшин газар дунд хид хідэн хадан арал мэт жижиг толгод цөөн тоогоор тархсан байдаг. Тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь Инка хаусын арал бөгөөд 10 м хүртэл хөндөр авраг кактусууд ургадаг. Энэ газар хүмүүс маш ихээр зураг авдаг бөгөөд ирээдүйн тухай эсвэл харь гаригийн уур амьсгалыг илэрхийлэх зорилготой олон кино сурчлагаануудыг хийсэн байдаг. Жанье Дансягийн геологийн цогцлбор. Энэ цогцлбор нь Хятадын Гансу мужид байрладаг бөгөөд олон өнгийн судалтай уул, хад, хясаан тогтцуудаараа дэлхийд алдартай. Алдартай болгож буй зүйл нь түүний өнгө буюу гүн улаан, улбар шар, ногоон, цэнхэр өнгийн судлууд морио эргэлдсэн хээ үүсгэн уулын хажуугаар тархсан байдаг. Гэвч өнгөний гайхамшиг нь 20 сая жилийн турш хоригдлогдсон улаан элсэн чулуу ба эрдэс бодисуудын тунтаснаас үүссэн юм. Төмрийн эсэл, зэсийн сульфат болон бусад эрдэсүүд чулуулагт аажмаар шингэж, тус бүр нь өөр өнгөтэй болсон. Дараа нь салхи, бороо, илэгдэл зэрэг нь давхаргыг ил болгож, уулсыг яг л аврах том зотон дээр зурсан уран зураг шиг болгожээ. Бороо орсны дараа чигийн нөлөөгөөр улмал өнгөнд ялзаж тодордог байна. Газрын тогтцсон зөөлөн налуу толгод, огцом хад, гүн хавцал гэх мэт төрөл бүрийн хэлбэртэй тул байнга л өөрчлөгдөж буй мэт дүр зураг харагддаг. Жуулчдыг байгаль тохирол учруулахгүйгээр үзэх боломжийг олгохын тулд энд модон тавцсан үзэх талбайг барьсан байдаг. Нар монт болон жарах үеийн өнгөний ялгарл хамгийн тод харагддаг тул үзэхэд хамгийн тохиромжтой цаг юм. Ийм давхаргач чулуулга дэлхийн өөр хэсгүүд дээр байдаг ч энтхийн өнгөний хүчтэй ялгарл, өргөн цар хүрээ, хялбар нэвтрэх боломж нь дэлхийн хамгийн гайхамшигтай газруудын нэг болгосон байна. Каппадоки. Туркийн төв хэсэгт байрлах Анатолийн өндөрлөгт орших Каппадокийн газар зүй, түүх, хүний үйл ажиллагаа 3 гайхалтай нэгдлэр бий болсон. Яг л өөр гаригийн гадаргуумс санагдах өвөрмөц нутаг юм. Энэ газрын хамгийн алдартай тогтц бол Fairy Chimneys буюу үлгэрийн яндан хэмээх хачирхалтай хэлбэрийн чулуун багнууд бөгөөд тэдгээрийн дотор нь хүмүүс мянган жилийн турш амьдарсаар ирсэн байдаг. Одоогийн Туркийн төв хэсэгт ойролцоогоор 60 сая жилийн өмнө хүчтэй галт уулын идэвхжил явагдаж байв. Эржиэс уул, Хасан уул, Мелендиз уул зэрэг олон галт уулууд удаа дэлбэрч газрын гадаргыг маш зузаан үнсэн давхаргаар бүрсэн байна. Цаг хугацааны явцад энэ үнс нь зөөлөн, сүрхэг чулуу болох туф болон шахагдаж, зарим хэсэгтээ дээрээсээ хатуу базальт чулуугаар бүрхэгдсэн. Ингэснээр доорх чулуунууд нь хамгаалагдаж үлдсэн байна. Энэ байгалийн үзэгдэл өөрөө гайхалтай ч хүн төрлөختөн үүнийг бүрч гайхалтай соёл иргэншлийн төв болгож хувиргаж чадсан. Төв чулууг зөөлөн, сийлэхэд амархан тул эртний хүмүүс үүнийг ашиглан гэр, агуулах, сүм хийд, бүр бүхэл бүтэн хотуудыг сийлж байсан байна. Энтхийн хамгийн эртний суурьшлын улмаар нь манай эртний өмнөх 1800-аас 1200 оны хооронд хожуу хүрлийн үеэс ихтэй гэж үздэг. Хүмүүс энэ газарт байгалийн агуунуудыг оромж болгон ашиглаж, улмаар хадан сийлсэн сүм, хотуудыг байгуулж байжээ. Тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь Деренкюгийн газар доор хот бөгөөд энэ 18 гүн давхарга, нэгэн зэрэг 20,000 хүн ба мал сүрхтэй хамт багтах чадaltaй байсан байна. Энэ хотууд ингийн оромж биш, харин бие даасан цогц системтэй, галт тогоо, усны худгууд, агааржуулалтын хонгил, дарсны зойр, хамгаалтын байгууламжуудтай байсан гайхалтай. Өнөөдөр хадан сийлсэн сүм хийдүүдийг хадгалан хамгаалж байгаа бөгөөд эдгээрийн олонх нь 10-аас 12 дугаар зууны үеийнх. Тентхийн фреск зургууд нь Библийн түүх, гигантнүүд болон Христийн шашны бэлэгдлийг дүрсэлдэг байна. Каппадокийн хөндлүүд, Тагтан хөндий, Сарнайн хөндий, Хайрын хөндий, Хларагийн хөндий бөгөөд бүгд өөрөөр хэлбэр дүрстэй, нэр нь ихэвчлэн хадны хэлбэр, эсвэл өнгнөөс нь улбаатай байдаг. Жишээ нь Хайрын хөндийн өндөр нарийнхан баган хэлбэртэй хаднуудаараа, Сарнайн хөндийн ягавтар туф чулуунуудаараа алдартай. Одоо үед энэ газар нь Туркийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг болсон. Дээрээс нь харуул илэгдлээс үүссэн хээ, багнуудын бөөгнөрл,
Хөндөй. Хадны сүлжээ нь яг л мянган жилийн өмнөх үлгэрийн ертөнц мэт харагддаг. Рарайма уул. Энэ уул нь Венесуэл, Бразил, Гайн 3 улсын хил дээр орших оройн хэсгэн тэгшхэн хавтгай аврах том уул юм. Яг л ой модон дундаас өргөгдөн гарч ирсэн аврах том чулуун ширээ мэт харагддаг. Рараймагийн оройн далайн түвшнээс 2800 метрийн өндөрт бөгөөд түүний хадан ханнууд 400 м орчим огцон босоо уналттай. Эдгээр Тепью уулархаг тогтцууд нь бараг 2 тэрбум жилийн настай. Протерозоын үеийн элсэн чулуулгаас бүрддэг бөгөөд энэ Гвианагийн бамбайн эртний элсэн чулуулгын өндөртгийн үлдэгдэл юм. Энэ уул нь бүсийнхээ хамгийн өндөр, хамгийн том, бас хамгийн хялбар авирч болдог Тепью бөгөөд Венесуэлийн талаас байгалийн алуу замаар оройроо хурж болдог. Гэсэн ч энэ авиралт хэд хоногийн турш үргэлжилдэг учраас уулчдын хувьд ч гэсэн том сорилт болдог. Цаг агаар нь хүйтэн, чиглэг, уулсын орой үргэлж үүлээр бүрхэгдсэн байдаг. Уулын орой дээр хоримтлагдсан борооны ус маш урт хүрхрээнүүд болон урсан доорх ширэнгөө оройгоо цутгадаг. Энд махчин ургамлууд, жишээлбэл pitcher plant, sandhill зэрэг шавж барьж иддэг ургамлууд байдаг. Мөөгөнцөр, хөвд, намхан бут цөг чулууны хооронд ургаж, ургамлын өрмөц экосистемийг бүрдүүлдэг. Иймэрхүү тусгаарлагдсан байдал нь биологчдын сонирхлыг маш ихээр татдаг байна. Учир нь энтхийн төрөл зүйлүүд бусад газар дахин давтагддаггүй. Яг л лаборатори шиг байдаг байна. Нутгийн уугуул иргэд болох Пимон, Капо омгийн хувьд ариун дагшин уул бөгөөд тэдний домогт энэ уулыг дэлхийн бүх жимс хүнсний ногоог агуулж байсан ертөнцийн том модны үлдэгдэл гэж үздэг. Тэр мод унсны дараа түүний их бие нь газар дээр унаж типенүүдийг үүсгэсэн буюу дэлхийд бэлэг хайрлсан гэж ярьдаг байна. Өнөөдөр энэ уул нь 3 улсын хамтарсан хамгаалтын бүс бөгөөд Венесуэлийн тал нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд багтдаг. Аялал жуулчлалтын өсөлт нь энтхийн эмзэг экосистемд тодорхой дарамтыг учруулж эхэлсэн байна. Тусгаарлагдсан өндөрлөг бол өрмөц амьд биетүүд, манан дунд дуусах чулуун талбай. Энэ бүхэн нийлээд яг л өөр гаригийн нэгэн хэсэг. Үүлэн дунд сая жил нуугдаж ирсэн алдагдсан ертөнц мэт санагддаг. Цагаан цөл. Цагаан цөл арабаар Сахара эль Бейда гэж нэрлэдэг. Байршлын хувьд Египтийн баруун цөлд Фарафра хотоос хойд зүгт 45 км орчимд байрладаг бөгөөд яг л өөр гаригийн гадаргуу мэт харагддаг юм. Энэхүү уудам нутгийг дэлхийд даяар алдаршуулсан зүйл бол цав цагаан шохойн чулуун багнууд, хачирхалтай хэлбэрийн хаднууд юм. Эдгээр хаднууд шаргал хэлснээс гинэт цухууж гарч ирсэн байдалтай байдаг. 80 сая жилийн өмнө Цэрдийн галын үед аврах том тэнгисийн ёроол байсан учраас цагаан өнгөтэй байдаг байна. Тэр үед далайн амьтдын яс бүрхүүлнээс үүссэн кальцийн карбонатлаг тунмал үе давхаргуудад айжмаар хоримтлагдан шингэж, зузаан шохойн чулуу болон хатуурч, дараа нь далай буцаж татарч гадарган ил гарсан байна. Үүнээс хойш салхи болон ховрохоо ордог бороо эдгээр хадан тогтцуудыг хэдэн мянган жилийн турш айжмаар сэлж өнөөгийн өрөмц хэлбэрт оруулсан юм. Хүчтэй салхи элсний ширхгүүдийг зүлгүүр болгон ашиглаж, хадан дээр тасралтгүй нөлөөсөөр аврах том мөөг, амьтны хэлбэртэй, бүр хачирхалтай хэлбэрүүдийг үүсгэсэн байдаг. Хамгийн алдартай тогтсон нэг бол Тахаба мөөг нэртэй бөгөөд хэлбэрийнхээ онцлогоор тиймнэр авсан байна. Гэхдээ эдгээр хэлбэрүүдийг салхи нэг шөнийн дотор сийлээгүй. Харин хэдэн мянган жил тасралтгүй үргэлжилсэн илэгдлийн үр дүн юм. Цагаан цөл нь Фарафрагийн хотгорын нэг хэсэг, мөн Египтийн баруун цөлийн хэд хэдэн том хотгоруудын нэг бөгөөд 2002 онд байгуулагдсан цагаан цөл үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хамгаалтанд байдаг байна. Энд хүн төрөлхтний уулмар хэдэн мянган жилийн тэртегээс ихтэй. Хуучин худалдаачны замууд, чулуун багц хэрэгсэл, археологийн олдрууд энэ нутгийг эртний нүүдэлчдээс гаталж ирсэн болохыг нь нотолдог. Өнөөдөр чинь жижиг сойронгууд байдаг бөгөөд газар доорх усыг ашиглан чидүүн жимс болон бусад ургамлыг тарьж, хураа элсэн дундх ногоон цэгийг үүсгэсэн байдаг. Египтийн засгийн газар энэ бүсийг хамгаалахын тулд байн хянаж байдагч сүүлийн жилүүдэд ажиллагчдын тоо огцсон өснөөс болж зарим эмзэг тогтцууд нь эвдэрч эхэлжээ. Ялангуяа машинтай хэрт ойртох нь чулуун хэлбэрүүдийг гэмтэх аюултай байдаг байна. Хиллер нуур. Хиллер нуур нь Австралийн баруун хэсэгт орших Мидл Арлд байдаг бөгөөд дэлхийн хамгийн гайхалтай үзэсгэлэнт газруудын нэг юм. Гэхдээ энэ нуурыг бусад нууруудаас гайхамшигтай онцгой болгодог зүйл нь түүний тод ягаан өнгө юм. Байгалийн гаралтай ч гэсэн олон 10 жилийн турш эзэмтэд судалж ирсэн ч яг ямар шалтгаанаар ийм өнгөтэй болоод жигт байгаа учрыг тайлж чадаагүй байна. Мидл Арл нь Австралийн баруун эргээс холгүй орших 100 гаруй жижиг арлуудаас бүрддэг бөгөөд ямар ч орсон суугчгүй юм. Ихэнх жуулчид нуурыг аялал жуулчлалын онгоцон сууж агаараас хардаг байна. Өндөр дээрээс нуурын тод ягаан ус, цагаан элстэй нарийн иргэн хооронд эрс ялгаа хамгийн тодоор харагддаг.
Нуур нь бусад алдартай нууруудтай харьцуулахад жижигхэн, урт нь ойролцоогоор 600 м, өргөн нь ердөө 250 м. Энэ нуур нь далаагаас хамаагүй өндөр түвшний давстай бөгөөд ийм давсанд зөвхөн тусгай бичил биетэн л амьдрах чадвартай байдаг. Харин загас ургамал зэрэг амьд биетнүүд энд тисэж чаддаггүй байна. Энэ нуурыг бусдаас ялгаруулдаг гол онцлог нь түүний өнгөний тогтвортой байдал юм. Бусад ягаан нуурууд цаг уурын нөхцлөөс хамаарч улаан, улбар шар эсвэл ягаан өнгийн хооронд хэлбэлцдэг бол хийлэр нуур улирал, температур, борооны үеэс үл хамааран үргэлж нэгэн хэвээрээ байдаг. Бидний оюун ухаан ус гэдэг зүйлийг цэнхэр, ногоон өнгөтэй гэж төсөөлдөг болохоос тод ягаан өнгөтэй гэж хүлээж авдаггүй. Тэр тусмаа ийм зэрлэг хүний гар хүрээгүй газар ягаан өнгө байна гэдэг бүр чачралтай юм. Сокотра арал. Энэ арлын хамгийн алдартай зүйл нь их газраас маш хол учир үүн дээр явж буй амьдрал өөрөөрөө үргэлжилдэг буюу бидний мэдэх ертөнцөөс тис өөр хариг аргийн гэж хэлж болохоор аж. Мочгорсон модод улаан өнгийн шүүс гаргадаг ургамлууд, дэлхийн хаач байхгүй төрөл зүйлүүд, Арабын тэнгист орших, шинжлэх ухааны уран зөгнөлт ертөнц юм. Сокотра нь Арабын тэнгист Африкийн эвэр орчмын ойролцоо орших архипелагийн нэгэн хэсэг боловч Йемен улсын харьяанд багтдаг. Олон сая жилийн өмнө энэ арал их газраас тасарсан байна. Ийхүү туйлын тусгаар байдал нь хувьслын явцыг өөрийн гэсэн замаар явах боломжийг олгосон юм. Сокотра нь Гонднава хэмээх супер твээс 20 сая гаруй жилийн өмнө тасарч салсан гэж үздэг. Өдгөө энд ургадаг ургамлын 37 гаруй хувь нь дэлхийн өөр хаач байдаггүй. Хамгийн танил ургамал нь луугийн цусан мод юм. Энэ модны шүхэр мэт орой, улаан өнгийн шүүс нь эрт дээр үеэс хойш эм, будаг, үнэртэн хийхэд ашиглагдан ирсэн. Мөн цөлийн сарнаа гэж нэрлэгдэх үндсэн дээш ургасан мэт сонин хэлбэртэй ургамал гих мэт хачирхалтай олон төрлийн ургамлууд байдаг. Эртний үеэс луугийн цусан модоор утаа гаргагч болон будаг хэлбэрээр арилжаалдаг байсан гэдэг. Сокотрад 300 гаруй зөвхөн энд ургадаг ургамлын төрөл зүйл бий. Гэвч өрмөцсөн зөвхөн ургамлууд биш. Амьдралын бүхий л хэлбэрийн онцгоогоор хувьсан өгдсөн байна. Энтхийн гүрвэл, шувуу, шавжны олон төрөл зүйл дэлхийн өөр хаач байхгүй. Сокотрагийн шувууд, тэнгэрийн бор шувуу, сангийг, бантингс гэх мэт шувуунууд нисдэг. Зарим агуйд хэзээч нар үздэггүй, сохор хавч хэлбэртэн байдаг. Сокотрагийн мөлхөгчдийн 90 гаруй хувь нь зөвхөн энэ арал дээр л амьдардаг. Гэвч хариг аргийн мэт ертөнц хүн болон байгалийн нөлөөнөөс үүдэлтэй аюулд орсон байна. Тасралтгүй нэмэгдэж буй аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь эмзэг экосистемийг баг багаар сүрүүлж байгаа аж. 2008 онд энэ арлыг ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэсэн ч хамгаалалтын хэрэгжилт сул байна. Сокотрад байнгын цэвэр усны гол мөрөн байхгүй. Амьдрал нь зөвхөн улирлын борон дээр тулгуурладаг. 2020 онд бүс нутагт гарсан тосны асгаралт аралд асар их хохирлыг учруулсан. Өнөөдрийн Сокотра арал бол дэлхийн өөр ямар нэгэн цаг хугацаанд өөр замаар хөгжсөн бол ямар байсан байж болох тухай өөр нэгэн хөгжлийн жишээ юм. Түүний гоо үзэсгэлэн эмзэг ирээдүйн тодорхойгүй. Хэрвээ бид энэ хачирхалтай ертөнцийг хадгалж үлдэхийг хүсвэл ховор зүйлүүдэд хамгаалах ёстой билээ.